бүжигч та бүгдээрээ сайн байцгаана уу? Самбарын сонин дэлгэж та бүхэнтэй гажуулгаж байна. За ингээд өнөөдрийн манай ярилцааны голцчин бол төрийн шагналт зохиолч Монгол соёлын эрдэмтэн Мандан байгаа. За энд бол одоо манай тусгайлан үүшин хушуунаас одоо хөрөлчин ирсэн үүшин хушуунаа сүл тусамнаа түнсэг ачаанаа малчин Батчилууг. За сайн байна уу? Одоо тийм холоос манай одоо дэлгэчний хаамарт хөрөлчин ирсэн өжигчдийн хаамраас баярлалаа. Одоо дахиад аваа нэг гачааны аваа юу? Нутгийн аваа, гачааны аваа. Гачааны аваа. Нутгийн аваа. Тэр яаж та ядна биднээс тэр зургийг үзсэн таних нь ядна одоо бас хэдэн хүмүүс хамтарч ингэж өргөж татж байна уу? Үгүй хамтарсан юм бишээ. Тэр аваан дэмч нар хөдөн хүн одоо 3-4 хүн байна. Чихэнэ тэр мажил үрэ энэ 13 дахина. 83 онд сэргээжи. Түүнэртэй бол одоо соёлын хосаалаа бүр тасварцсан. 83 онд сэргээгээ ингээ бага хийж агаад одоо эдэн уржнаас хэлээд дэст юу гэсэн. Түүн аваан болж дахир бүтгэн байгуулсан. Жигэн энэ уул авааны ижинэ хойчс мөн өглөгийн ижинэ хойчс энэ лий журамт гэж хүн. Бол урдгаж одоо 10 төмөн жоос өгч. Энэ аваан. Жигэн бид нутгийн олон төмөн бас одоо би 5000 чи 1000 хөдөн зүүн кэвсэн нэг 8-10 төмөн болж. Ингээд ятан бол одоо яг би хэлсэн. Уржнаас хэлээ би хэлж. Чи одоо энэ аваагаан бол яг энэ юмсан нэг. Бүхэтлийн нам өвөр Монголдоо мэдүүлээ барахгүй бүхэтлийн ана Монгол үндэстэнд бас ийм нэг газар ийм нэг аваа байна. Ингээд дахид мэн нэг юу ч юм болох юм. Дэлгүүр хорондоо тавь болох юм. Чигээр мөнгөдлөгөө дэлгэжийн тэр юуг би хуулж аваа. Ярилцсан бүр болно гэж. Чигээр ятан бол уржнаа бол амжсэн. Чигээр ятан нан кайк маш шалтгаалтай байгаа. Тэгээ ятан бол энүүний сайн өнгөрөхийн төлөө бол би одоо манай уул бол миний нэг өвгөө бол одоо нэг шивэрс юм 2 дугаар өглөг нийж байна. Энэ Жан Сэрэн бурханы бол мөнгө жугаас залж ирсэн хүн. Занханы бол манай барьсан. Энэ сэмээс бол би одоо тэр юу бол сэмэн одоо ламат тань баг тань болоо одоо бүр жээлж. Уул овоон дугмс түүхэн дээр нэг гэдэг нь удаа өсөрсөн учир байна. Чуам соёлын хусаалаг гэрч үгээ юу ч үгээ бүр давсарцсан. Энэ баг болоод энэ 30-аас бол бүр дахиад одоо энэ сэм юу сэргээцэн хойдоо дахиж ойж дахиж шуусан баг. Шивэрсэн мэнэ нэ. Тэндээс жийл авчаараа үүшин руудыг бийчиж энэ хүн. Үүшин рууд чинь үүшин руугийн тэр гэсвгийн нарын санаа бол бөхөл лама бөхөний юугаан явуулах санаатай. Аяа анка энэ чамнаас 6000 жоос 8000 авахгүй 6000 жоос санаатай. Яг аван найр дээр аваа дахихдаар чам юм уу? Хучин бас чамнаас хийж их гэртэд. Чигээ би үүшин руугийн түүний авсангүй. Маш ивэрсэнээс жээлээ одоо ингээ. Лама нарын надаа 200 ачаала. Сэмэд нэг жаахан жоос өгөө. Ролан тусуу ингээ. Өгөө. Энэ бүр хэдийгээр нутгийн аваа зэг юм жоос их төсө хийдэг хүн байхгүй шүү дээ. Саяхан одоо аав хэлсэн шиг одоо тэр аваа одоо ийм одоо гачааны аваа байна. Тийм одоо багнаа одоо овгийн аваадууд бас байж та нэг тийм аваадууд бол ариун байна. Тэгэхээр авааны тухай яг нэг түүхэн эрэлтийн тухай багшаас тэр нэг асуумаар. Авааны эрэлтийн хэлбэл одоо маш хол байна. Одоо миний ойлгосноор бол бараг 4000-аад жил болж байна. Аваа бүрлдээд аваан соёл бий болж үүссэн. Чигвэл одоо Умратын үндэстэн гэж одоо Монголын өндөрлөгд бол одоо хамаг эрт дэлхийн хүн төрөлхийдний хувьд авч хэлбэл адууг барьж одоо сургаж хөлгийн нуруунд дээр манг мордож гарсан хүн бол одоо шүннүү гэж.
Тэгэхээр бол тэр үеж овооны юу юм дагвала их үүсвэр бий болсон байна. Ааха. Учир нь яах юм бол энэ тэр үед бол одоо бүх хүн төрөлхийднээр юм бол одоо бөөгийн өмнө юу дүрэн одоо энэ хятаар бол сааман гэж одоо ийм шашин шүтдэг. Энэ баларлаг. Энэ шашин бол тухайн үед юм бол юу юм бэ бол их байгааны одоо бүгдийн биш л нэ. Өөрөөр хэлбэл мод чулуу ургамал уул ус одоо гол мөрөн бүр эдийн гонготтой амьтай сүнстэй. Иймээс бол одоо энийг тахна. Нөгөө нэг нь бол одоо дөөдсөн тахих. Энэ үүсгэл нь бол ингэсгэж үүсжээ. Тэгээд энэ нүүдэлчин үндэснээ нийгмийн хөгжлийг дагаж соёл одоо улам хөгжихийн хамт овоонд ачаалах соёлын ачаалбар нь тасралтгүй баялагдж нэмэгдсээр ирсэн. Одоо өнгөрөлтөн иймэрхүү. Бөөний шашны гол юу юм бэ бол овоогоор дамжиж одоо тахилгаар дамжиж шууд бол эдийн тэнгэр одоо хөх мөнгөн тэнгэр өчиг тэнгэртэй бол одоо шууд одоо санаа юу гэм бол нийлүүлнэ. Ахаа. Өөрөөр хэлбэл одоо тэр ингэж тахихаар дамжиж онгод буна. Одоо ийм нөхөө маягтай. Иймээс бол овоон соёл гэдэг бол одоо юу юм бэ? Хоёулын өвөрмж онцлогтой мөртөн байна. Монголын өндөрлөг дээр бол тун өргөн дэлгэр төгсөн байдаг. Тэгвэл одоо та сайхан ярьсан бараг 4000 гад энэ бараг бүр ийм овооны ийм нэгэн төв бүрдэж байна. Тийм сайхан гэдэг. Тэгэл одоо мөнгө тэнгэрийн хүчинд одоо мөнгө тэнгэртэй л ингээд бүр хачж байгаа санаа унаага бүр авалчж яах гэсэн юм сан. Тэгвэл одоо манаас энд л одоо сайхан аав хэлсэн шиг одоо өөрийнхөө нутгийн овоо ингээд одоо нутаг газар өөрийнхөө бүр овоотой тийм бүр ингээд дахиж байна. Тэгвэл тэр үеийн энэ нэг үжил санаа ёстой мөнгө тэнгэрийн хүчин дээр гэсэн одоо мөнгө тэнгэртэй авалж байгаа ийм нэг санаа унаа одоо чухам энэ одооны овоо дахиж байгаа хүмүүстэй авч хэлвэл энэ санаа бодол чухам яг тэр үеийн тэр шиг тэр бодолдууд одоо байна. Одоо бол юу юм дэг бол ийм одоо уулга бол нэг хэсэг байна. Гэвч одоо энэ дахиад энэ түүхнээс ярвала энэ манжчин орж ирээд бол одоо Монголын өндөрлөгийн монголчуудын ноёрхсноос хойш бол бурхны шашны авч ирж одоо энэ дэлгэрүүлж бөөний шашны орлсон байна. Тэгээ энэ бурхны шашин орж ирээд бол яах юм бол энэ овоонд эргээд шинэ уулга саяын хэлдэг одоо чам өсвөл дам уурж яаж гэсэн юм ба. Тэгээ эд бол энэ ламын шашныг бол юу юм дэг бол нэг мааны чулуу гэж мааны овоо гэдэг юм байна. Одоо кино мануудад телевизээр харсад байдаг одоо төвд оронд. Дэмий чимгүй тэр. Дээр нь маанууд нөхөс тангадаас ийсэн. Энэ нэг нь бол одоо юу юм дээ овоон соёлтой төсөөтэй тал нэлээд харам байна. Одоо тэр заавал төндөө очиж мааны уншихаар дамжиж ялбарл гүйцэтгэж яах юм бол одоо сайн сайхны хүсэж муу божир одоо ямар зүтгэр ад гэдэг юм уу нийт хандлах бурхны шашны мааны юу гэдэг нь ийм байна. Гэвч тус буйн бол одоо юу юм даг бол тийм одоо овоо шиг одоо энэ бол ижид онгод орсон гэж ийм юу байхгүй. Тэгнээрээ бол сүүлийн үед энэ бурхны шашин орж ирсэн хойш байна. Энэ мааны чулууны одоо энэ ухаан соёлыг бола одоо шарийн шашин Монгол бөөгийн овооны шашинтай бачаа сайхан их сайхан нийлүүлээд нэг цогц болгоод ингээд бол одоо үнний хэлэхэд манай Монгол газрын овооны тахилга бол ялангуяа манай өвөр Монгол зөндөн бол бүр лам тахдаг. Тэгээд одоо танай саяын хэлдэг чам өсөддөг гэж энэ бол одоо тэр бол бүр шарийн шашны ухаан.
Хам өсвөрнэ. Одоо тэгвэл бас Бүхүү барилдах мороо барилдах. найр болно. Номоо сумус хараа 93 наадам бүр. Тэр мөл уламжилт соёл. Тэр киноос хамаан ханаас уламжилж ийж. Тэгвэл таны тэр одооны овоо шүү дээ. Одоо энэ овоон дээр жоохон бэлтгэнүүс ямар чээр юм уу, ямар ёс байна? Одоо манай дахиад энэ жанган аваа би сайхан гэлээ одоо нэр нь бол жанган гэсэн ном дахисан аваа. Тэг энэ одоо болгоос эвдэж байгаа гарсан аваа бол биш ээ. Тэг энэ яхан Чингисийн чирэг одоо ингээ баруун хавар одоо тэр харгам таянка тэр хаан болгос малгоос бүр эвдээд одоо ингээ баруулгасаар ингээ эвдээ юм фанаагаар эвдээ жүүш хатан бол ингээ гачирсан. Одоо манай тухайн үеийн жанган тухай бол байж. Тэг энэ тухай бол яхан энэ тэр үеэс бол одоо жигтэй сайхан одоо яг хулуус жигээс энэ одоо салхины аяар намарж хун галуун усны аяараа тоглоцсон. Жиг энэ одоо яг аахаа жохомсаг адуун мал атар хөдөө үргэлжлэхээ адуун мал алаг шимийг яг чим сайхан одоо байх нь бичээр өвсөн сургуу усан тунгал уулахын Чингис хааны чирэг одоо ичнэн готоо эвдэж одоо ичнэн дайсны дарж хаад бол хүн чирэг тэгдэж морин одоо ядацсан тэгэл одоо амрал хийж амрал хийх одоо уламжил яраар хийв одоо нэг сар суусан ч юм уу 20 хоног суусан ч яа удаа сууж одоо яг явах удаан бол одоогийн энэ данган аваа бол бас тэр голын барантай усан сайхан шиг нэг жаахан энэ ялач манг шинти бас жаан боролжин шинти овоо шинти ийм газар бол чиргийн гол хуарна бол жудаан чирэгтэн дээр сууж. Яг удаа энэ чиргүүч юм бол одоо энэ үнэ олгоод дахиж хаа ингээ явж. Ингээ явуулсан хойд бол одоо энэ тойроод угаасан малчад бол энэ үнээр одоо сайхан газар одоо ингээ өргөлж байна. Энэ Чингисийн чирэг дахижсан бидээ одоо энэ үний ингээ талхаа явах. Ингээ өргөлжлээ маа ингээ дугуулаа энэ айл аймаг дахисаар хүн жудаарсаар явсаар бол тугийн аваа. Тэгэхээр одоо ч гэсэн тэр үеийн сайхан гоё одоо яг танаас үлгэрт гардаг шиг тийм гоё сайхан бэлчээр одоо байна уу тэн дээр. Маа 60-аад оны ихээр гаагүй шиг байсан. 50 өдрөнд дуун гаагүй байж. Чигээр тэндээс нааш одоо биш. Энэ аав сайхан ярьдаг бол одоо яг тэр нутгийн хүмүүс үл энэ овоо бүр өөрийнхөө үлгэр домогтой байдаг гэсэн тийм үү. Энэ Монгол орны овоо болоо яг одоо саяхан хэлсэн шиг. Овоо болгон үлгэр домогтой. Тэгээ бүр сонин гайхам шиг. Тийм. Энэ яахын болоо одоо миний ойлгосноор бол энэ овоо соёл бол одоо бол даяараа бол тал нутгийн соёл гэж хэлж байна. Ундаа бол нүүдэл соёл. Нүүдэл соёлын доторх бол гол чөмөх гуламт соёл бол. Овоо соёл. Энэ яагаад ингэж хэлэх юм бол энэ сая хэллээ. Тэрэнд одоо жилийн нэг удааны тахилга юм уу, удирдлын нэг удааны тахилгаар дамжиж энэ одоо хуучин бол одоо бөө тахина. Бөө одоо бөөлнө. Ингээд бол тэр бүр онгод оршихын үед бол ухаангүй шахуу болоод. Ингээд бол юу юм бол одоо эцэг тэнгэртэй шууд бол одоо үг нэвтрэхээр барахгүй санаа нэвтэрдэг. Ийм нэг онцгой байдалд ор бол энэ одоо тахилд ирсэн энэ улсууд одоо малчид болоо. Одоо мундагтай их биш юм. Энэ чинь үнээр одоо аваа онгод одоо ингээд ийм шидтэй байна гэж. Тэгвэл одоо сүүлийн үеийн бурхны шашин орж ирээд одоо ан дахих болоо. Одоо юу болсон? Одоо өөрөөр 2 жилийн уулга бүр байна. Настай ч бол одоо үе үед энэ соёл бол жилийн тахилгаар дамжиж уламжлагдана. Тэгэхээр чаана одоо лам хэдийгээр ном уншиж байна. Жишээлбэл лам юу уншиж явах юм малчид бүр мэдгүй. Тангад ном уншиж байна. Энэ малчид бол өөрийнхөө сүжгээр бол одоо тэр уламжилж яснаа тэнгэр одоо мөнгө хөх тэнгэр гэсэн ийм дуулга байна. Тэгэхээр бол энэ соёл бол одоо яах юм бол энэ хамгийн чухал уулга нь бол дараа хүн байгаалаа шүтсэн, их байгаалаа дэвдэл шүтсэн, сүрдэж одоо биширсэн ийм сэтгэлдэлтэй. Өөрөөр хэлбэл энэ нутагт би ижин надаас өөр хүн байхгүй гэсэн ийм хогдсон байхгүй. Манай дээр мөнгө тэнгэр байна. Мөнгө тэнгэр маний яаж ярилагдаж одоо яг одоо манай санаа бодолд ямар уян ухаан оруулж ийн. Ийм нэг соёл. Ингэхнээрэн бол юу юм даг бол Монголын өндөрлөг одоо хэдэн мянган жилийн турш байгаль хүрсэн сайн. Ургамал бүрхчин жожаа.
Одоо үнний хэлэхэд энэ соёл бол одоогоор дэлгэрүүлж хэлэх юм бол Жуньян орны одоо хөх мөрөн бол хатан голын сав гажийн тариалах соёлын 5,000 ч болж 7,000 ч болж одоо энэ түүх бидний хөгжим бадарч хичгэлсэн бол нэгдвэл Монголын өндөрлөг бол яах юм гэвэл их байгалийн халахвч болж хамгаалсан учир байна. Нөгөө нэг нь одоо манай Монголын өндөрлөгийн нүүдэлчин соёл тасралтгүй бол тэр тариалах соёл бол шин цус хүчин нэмэрлж энийг бол бужгайруулж тэтгэсэн. Иймээс энэ бол овоон соёлтой бол бүр шууд холбоотой. Сая хэллээ олон үгээр. Энэ овоо бүр тийм. Одоо тэр учир нь овооны бүтчин адилхан байна. Жишээлбэл сая хэллээ аймгийн овоо гэж байна. Сүүлийн үеийн бол хушууны овоо гэж байна. Сумны овоо гэж байна. Гачааны овоо гэж байна. Дахиад чуулган овоо гэж байна. Жишээлбэл танай урд бол ордос чуулган овоо. Манай улаан чав чуулган овоо гэж байна. Тэгвэл одоо энэс астан бол одоо бас сонин жигтэй соёлын ачаалбартай ийм овоо зөндөн байна. Жишээлбэл хуучин шилийн сайр дээрм хийж явдаг. Эд бас овоотой. Ангураа хийдэг бол эд бас овоотой. Гэх мэт энэ овооны төрөл зүйл бол одоо зөндөө олон. Тийсээр үнэ чинь хэлээ. Технарийн бол энэ чинь нэг зүйлийн соёлын хэлбэр. Одоо технарийн манай бүх орноор бол одоо гажир болгонд бүр овоод тавьж байна. Одоо ингээ үчгэд бол бүр өнгөвчээс нүүж бол одоо нэг зүйлийн соёл гэж. Тухайн чухам чат гүнзгий уул удамшил соёл нь юу юм? Энийг бол үнэ хэлэхэд одоо танай ухаагуулах гэж байгаа бол их таарч. Сайран байж гэн тийм үү? Тэгмээ энэ би жишээл олон ажил явлаа. Тэгэл очвол одоо бүр одоо Монгол соёлаа. Энэ эрхэлж байгаа улс нь юу ч мэдэхгүй. Одоо хоноо өмнө орны ч юм уу юу жоостой хүн ирээ нээж. Ангисан үйлчилж байгаа тайлбар хийдэг одоо жуулч гэж хэлнэ. Одоо овооны хажуудаа чи хэлж байна. Одоо жуулчин нарт одоо юу ч хэлж яах. Умраатын үндэстэн урд бол одоо юу юм бэ? Өр билгийн их биширдэг. Ингээд бол одоо өр билгийн биечилд одоо хөвчүүл байгуулсан овоо гэж. Ингээ овоо бий болж ягч. Энэ чинь нэг зүйл. Нөгөө нэг нь юу гэж хэлж яах юм гэсэн чинь энэ одоо хал нутаг бол өргөн уудан. Зам аян хөөхд бол зүг чиг одоо ялахад хэрэгтэй. Ингээд бол одоо зүг чиг ялахын тулд замын төмдөг хөшөө болгож аваа байгуулсан гэж. Энэ чинь нэг зүйлийн хэллэг. Бас нэг нь бол одоо юу юм дэг бол 15-наас сар гэдэг энэ дуу бол одоо айхтар гүнзгий урт дэлгэрсэн болохоор энэ одоо эрэгтэй эмэгтэй одоо болжоо тохрох юм уу одоо хүүхэн хоёр одоо янаглахын үед бол овоон дээр очиж ийм газраа гэж. Тэгнээрэн бол бас нэг нь бол хэлж одоо мөлий жаахан ойртуулж байна. Энэ монголчууд бол одоо борон гуйдаг шив юуд чанс ба гэнэ. Ярьж мөргөд борон гуйдаг. Тэгнээрэн энэ овооны соёл дотор бола энэ борон гуйдаг гэдэг одоо ийм уулгал байна. Гэвч одоо овоо таксаар бүр бороо авдаг. Тэгнэ тэр бол хамгийн манай Монголын жинхэнэ овоо тахдаг чи юу юм бэ? Нэг удааны овоо тахихаар дамжиж сэтгэл санаагаа ариутгаж өөрөөр хэлбэл одоо амтан араатны алж хөнгөх энэ нэг одоо шунхай юу одоо таягдах
нөгөө нэг бол тэнгэрийн санаа одоо их байгаалаа ямагдаж яаж хайрлах бид одоо энийг түшиж амьдарч байна. Тэгэхгүй энэндээ яаж хандах гэдэг одоогоор үж болоо нэг удаа нэг үжил санаанаа тархи угаасан ийм үйлдэлтэй. Иймээс бол одоо монголчууд бол энэ бол их байгаалаа нандинг хайрлах, дөөдлөх энэ нэг соёлын энэ уламжил ундаа бол энийг бүр овоо ачаалж өнөөдөр болтол байлгүй. Одоо танаас энэ одоо жил болгоно аваад гэж штэ. Аваад гэснээр дараа бас борон бууж байна. Ая хай 3 жил товро 2 жил мо барчин бүггүй яма тарж амжихгүй зарим юм. Дуудаа аян гот борон. Чиг одоо нутгийн ардам навтаа усуу хэлдэг юм. Анаа нааваж тийлэнгдэ. Одоо мо борон дахисаар одоо мо ордом. Үнээр зарим жин мо дахисаар орно. Дахисаа орохгүй яасан 2 3 4 мо нэг гарагийн дотор орно. Энэ нь бол яг малчтуудыг бол одоо энэ овоогийн дагтдаг юм. Бас нэг бишрүүлж байгаа учраас тийм борон орно бас тийм тэр даатгасан овоонд даатгадаг тэр шүлэг хүүчин юу гэдээсэн мэлүү хүүчин номдороос ингээд үжигнэ. Тэр одоо дээр маав гшин хэлсэн лаатад байна. Одоо бүр одоо тэнгэр урхан дамбар даатгасан овоонд тэр чигж хэлж байна. Тэр овооны чигт тэр өрөмн төвшин болтгоо төмөн нараад амуулан болтгоо. Ингээд бол одоо яхаа хор борооны оруулж хулгай дээрмээ устгаж баян нэрхмий дэлгэрүүлж баян гişги соёр хоо гэж одоо энэ жилийн нийтгээс эх жилийн нийтийг хөтөрүүлээ одоо яахан гинэ борооны дутуулжуулахгүй хулгай дээрмээ эргүүлжүүлэхгүй гэж ингэ даадах юм хүүчин ачигдэн чим байна. Тэгсэн тэр ясаар ардуудын барыг ага чихнэн тэр хүүчин нийгэмд бол одоо хулгай дээрмээ устгахын төлөө аваандаа даадах. Тийм тийм. Тэгэхээр түрэг үрийн учрыг бас даадгаж байна. Түрэг үрийн дэвшин болгож төмөн нардын минь амуулан болгож даадгаж. Энэ чинь нэг өөрөөр хэлбэл ардыг бишрүүлж байгаа. Овоонаад шиг. Нөгөө нэг нь бол овооны бол маш олон домог үлгэр. Аль ч овоо гэсэн ийм арим үлгэр байна. Жишээлбэл одоо энэ сонин гэвэл энэ овооны бол бүр одоо нэг сахиус гэсэн маягтай юм байна. Олонхын овоо нь бол могой байна. Жишээлбэл манай тэр одоо тэр хил дээр байгаа нэг намган гэдэг гажир намган овоо гэж. Тэр бол аяндаа ингэж бол яах юм гажир ингэж гажир жигийн хувиралтаас болоод доош ингэ шуугдаад дээр нь бүдүүн хөтөн хаттай. Одоо энэ тэгэхээр овоо болчих.
Энэ дээр бол өв сургамал гэж юу ч байхгүй. Би хэд удаа гарсан. Гарах болгоно ийм нэг цагаан орой могоо чагэргэлээ гэж. Тэр чухам юу идэж яаж амьдарч байгаа гэдэггүй. Ганцхан байгаа юу? За ингээд одоо хэлэн. За тэр овооно эзэн бол тэрэ гэж. За энэ овоосноо соёлын гайхамшигтай нь бола ямарваа нэгэн овоо одоо тэр ялангуяа он удсан тэр овоо бола. Дөрвөн зүгт нь бүр бараа харагдах овоо байна. Одоо ийм тор маягийн өөрөөр хэлбэл одоо нэг сүлжээ шиг. Технэрэн бол өөрөөр хэлбэл эх байгаалаа бишрэх сүрдэх тэгвэл одоо хөрс амтан энийг гямаг хайрлах энэ нэг соёл бол юу юм дэг бола. Тор шиг ийм сүлжээгээр уламжилдаг юм байна. Энд ч овоо тагчийн тэр овоонд бас тагчийн. Тэгэхээр энэ соёл бола одоо энэ чинь нэг нийт. Та тэгээд одоо хэлжсэн саяхан 3 4 жилээр баг энэ овооны тухай бүр судлаад гадшаа гэж явсан гэсэн. Таны байдлаар ингээд та гадшаа явж явах хоорондоо ямар шиг байдалтай мэдэж байна. Энэ овоодуудыг бол одоо бүр ингээд уламжлаад одоо ингээд дахиад их хэлсэн байна уу? Бас ингээд орхигдуулаад ингээд хайж байгаа нь бас ариун байна. Энэ тэгэхээр хөгжлийн хандш бола их зүгээр байна. Дахиад бол одоо одоо түрүүнээ миний хэлсэн цаг үеийн хөгжил нийгмийн хувирлыг дагаж овоонд эргээд шин соёлын уулга нэмж ачаалбар болгож байгаа энэ үжигдэл их байна. Жишээлбэл манай дөрвдөд байна, шилийн голд байна, юу юм бэ? Сөхөтнө овоо. Сөхөтөн гэдэг чинь Тянжин бөөднөөс одоо соёлын авсгалын үед манай буулгаж ирсэн. За энэ бол байна. Сөхөт овоо. Одоо сүүлийн үе одоо тэр хүмүүс өөрөө жоос гаргаж байгуул. Жил бас дахиад ирнэ. Ингээд цаашил одоо би яг нэг овооны тухай дуу бичсэн байсан. Энэ Тянжингийн сөхөтөн бол аваач шиг ая тааруулаад жоо гараа хүнээ одоо хамтын дуулдаг тангууд бас алтан явчих. Тэр нь одоо тэр уулынх нь яг овооныхаа ухагдуунаа бүр алдчих. Одоо тэр бол одоо дүгмхэн болж байна. Одоо юу юм бэ? Нэгд бол нутагд одоо бахар биширч. Одоо тэр нэг цаг үед одоо манайсыг энэ давчруулж бид энэ нутгийн одоо гажир уснаа шимийн хүртэж хүн ардын соёлыг одоо евэл дор одоо ингэж одоо амьдрал орчиж ясан гэсэн. Энийг дурсгаж байгуулж байгаа. Тэгэхээр чи одоо хүн гаднаас үчихэд одоо манай Монгол нутагт байгаа бод авь адилхан. Бүтчин авь адилхан. Тэр хоноо бас сүлдтэй. Жишээлбэл дөрвд бол одоо энэ юу яага удаж байна. Одоо энэ ховлгаан жив гэж одоо энд бууж яахгүй юу. Одоо энэ ховлгаан жив аваа босгоно. Оны дурсахын тулд тэр одоо гол бүр л одоо жуулчлалын тийш ямар хандаж жуулчлалын тийш хандаж яана гэхэд бол овоон соёлын хаваас авч хэлбэл энэ бас хөгжиж нийгэмтэй эргэж огчиж шинэ уулгатай болж байна шүү дээ. Овоон соёл ингэж хөгжиж байна. Одоо өөрөөр ганцхан тэр балар эртний тэр нэг соёлын уулга биш болж байна. Улам баялаг болж байна. Тэгэхээр тэр дахиж шүтэж яхаар дамжиж бол үнний хэлэхэд бол одоо удамшилт соёлын тэр уулгадун байхаар барахгүй шин цаг үеийн соёлын уулгыг бас илтгэж байна. Тэгэхээр овооны хөгжлийн хандаж бол их сайн байна. Ингэж хөгжил бас сайн. Тийм шүү. Тийм. Миний ойлголтод бол ер нь уулынхаа уламжлал тэр нэг яг овооны соёл чинь уул нь ямар байсан бэ? Одоо тэр нь л уламжлагдах юм. Одоо хүмүүсийн одоо залуучуудын бие дээр ч гэсэн энэ ухаагдуунаа мэдэж авах дээр ч юм уу. Тэгээ одоо өнөө жил одоо утга 13 болон гэж танай тэнд одоо тэр овоогоо яадах юм гэж өнөө жил. Өнөө жил одоо өргөж жил нь одоо бас Монголын маягтай дахин яг энэ овооныхаа энэ дахилгын соёлыг ойлгоё. Тэрнээ үнэн уламжлал дахъя гэсэн ийм зорилгоор ирж байгаа хүмүүс байна уу гэж залуучуудын дотор. Залуучуудын дунд хэлүүд Чин толготой аяа одоо 12 3 ба. Танаас энэ талаар ариун залуучуудын ингэж авчирж уламжилж мэдүүлэхгүй энэ хожимдаа тануусын дагчжсэн энэ удаан жил дагсан овоо гэж дагтах хөнгө болох юм байна шүү. Энэ одоо өнөө жилийн найран дараа тэгж бодоо. Энэ найран морийн уралдахгүй бүхий барилдахгүй. Тэр залуучууд ирж болно. Залуучууд ирвэл бас шагнал байна. Жоосны шагнал байж болно. Тэр бас залуучууд ирж оруулчихна. Энэ ёсыг чэйжлээд авах юм уу? Энэ ёсоор дахих энэ ёсыг чэйжлж авах юм уу? Эсвэл аль нэгийг мэдээд аваад жоосны шагналыг бол бас мэдээж залуучууд оруулчих байгаа.